2006 онд Өмнөд Солонгос улсад Юнхи хэмээх залуу эмэгтэй алгуулсан хэрэг Дуйлан шүүгэн дэгдээсэн билээ. Тэрээр их сургуулийн амжилттай төгсөөд амьдрал дөнгөжл хөл тавих гэж байсан ч сургуулийн нийллэгийн дараа ор сургаггүй алгуулсан. Алгуулсан бүсгүй болох 29 настай Юнхи 1981 онд энгийн нэгэн гэр бүлд төрж өсчээ. Түүний хүүхэд нас эцэг их гэр бүлийн халуун харинд өссөн. Тэрээр Юха эмэгтэйчүүдийн их сургуульд исэн амжилттай төгсөж диплом авсан ч өөрийн эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун бос байсан. Тэр өөрийн сонирхлоо дагаж малын эмч болохоор шийдсэн байна. Юнхи их сургуульд орохоос өмнө малын эмчийн мэргэжлээр суралцах хүсэлтэй байсан ч тэр үед гэр бүлийнх нь энэ мэргэжлийг ирээдүйгүй гэж үзэн санал нийлэхгүй байсан. Бүсгүй тухайн үед бага байсан учраас аав ээжийнхээ зөвлөгөөг дагсан байдаг. Түүнийг 25 нас хүрэхэд эцэг эх нь гэрэлтийн талаар ярилцах цаг болсон гэхэд Юнхи энэ талаар бодох болоогүй байна. Одоо өөрийн хүссэн мэргэжлээр суралцсан хэмээн Чомбук их сургуулийн мал эмнэлгийн тэрхэмд элсэн орсон. Гэсэн ч тэрээр 2 дахь их сургуулиа төгсгөд 1 семестр дутуу байхдаа аюулд өртсөн юм. Тэрхүү өдөр бол 2006 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байсан бөгөөд төгсөлтийн шалгалт төгсөж байв. Сургуулиа төгсгөд хэдэн сар үлдээд байсан тул энэ өдөр хичээл дарсны дараа мал эмнэлгийн техникийн ангийн сурагчид болон багш нар гээд 40 гаруй хүмүүс хоолнд орж архи ууцгаасан. Энэ их уулт 6-ны өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд бүгд маш их согтож өдрийн 1 цаг 50 минутанд өндөрлсөн байдаг. Энэ үед Юнхи хэмжээгээр архиуж согтолд өндөр байсан тул түүний ангийн залуу Жин түүний ганцаар явхад хитрхи аюултай гэж үзэн гэрт нь хөргөж өгөхөр болов. Жин гэх энэ залуу хизээний Юнхиг өдөж хоргодог байсан бөгөөд түүний гэрийн оролцоо түрээсийн байр хүртэл түрээслэн амьдардаг нэг байсан. Юнхи түүнд тиймч таламжтай ханддаггүй байсан ба албан ёсны харилцаа тогтоох боломж олгодог байсан. Тэд хаяа сургуулиасаа гэрийн зүг хамт алхдаг байж энийг нь мэддэг ангийн найз охин нь Юнхиг тэр залуугаас хамгаалахын тулд хам таниндаа явдаг байсан байна. Уулттай тэр өдөр Юнхи гэртээ хөргүүлэхдээ нэг их ярьсангүй, бүсгүй гэртээ орсныхаа дараа Жин явсан байна. Харин маргааш өдөр нь Юнхи хичээлдээ ирсэнгүй, ангийн зарим нөхдөд түүний уцлуу залгсан боловч хариу байсангүй. Учир нь Юнхи уулт болсон өдөр гар утас болон хитвч банкны картаа хулгайд алдсан байв. Ангийнх нь хид хідэн найзууд болон Жинар хичээл тарсны дараа түүний гэрт очисон боловч гэр нь цоожтой нэлээд удаан хаалга тогссон ч хинч хариулсангүй. Тэд тухайн үед нэг их юм бодсонгүй, түүнийг завгүй гадагш гарсан байж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь төгсөх ангийн оюутнууд ажил хайх, төгсөх бичиг баримтаа бүрдүүлэх гээд нэг өдрийн хичээл таслах нь тийм ч сүртэй зүйл биш. Дараагийн өдөр бүсгүй мөн л хичээлдээ ирсэнгүй. Ангийн найзууд нь баг зэрэг сандарч Жин болон 2 хүүхдийн хамт дахин гэрт нь ирсэн боловч хаалга цоожтой хэвээр өрөөнд дотроос нь нохоо хуцах чимээл сонсогдсон байна. Тэрээр гэртээ ирж хоноогүй нь тодорхой болов. Ангийн 2 найз нь түүнийг төрлөх хотлуугаа явсан байж магадгүй гэж таамаглан эцэг эхтэй нь холбогдов. Гэтэл Юнхигийн эцэг эх охиноо гэртээ ирээгүй, сүүлийн хэдэн өдөр холбоо байраагүй гэсэн байна. Ингээд Жин болон ангийн 2 найз нь түүний өрөөний цонх онгорхоо байгааг олж харсан тул эсрэг талд нь очиж нөхцөл байдлыг харахаар болов. Хидийгээр харагдах зайн хол байсан ч тэд түүний өрөө нэлээд эмх замраагүй, шалан дээр олон зүйл унсан байхыг олж харав. Үүнийг харсан ангийн нөхөд айд сандран түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон байх гэж бодон тэр даруй цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар Юнхигийн гэрт ирж хаалгыг онгойлгон дотогш оров. Түүний гэрт 2 тэжээвэр нохоо байсан ба тэд нэлээд өссөн шинжтэй, харин гэрийн дотор эмх замбраагүй байдалтай байсан. Гэсэн ч цагдаа нар тухайн үед сэжигтэй зүйл байхгүй байна хэмээн 29 настай эмэгтэй хэд оног гэртээ ирэхгүй гадуур явах нь хэвийн үзэгдэл удахгүй эргээд ирнэ гэж тухайн үедээ тооссонгүй. Гэсэн хэдий ч ангийн найзууд нь Юнхиг тэгж гадуур явах хүн биш, хичээлээ тасалж үзээгүй, түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон гарцаагүй боллоо. Түүний гар утас, банкны карт, иргэний өмнөлхийг нь санаатаагаар хулгайсан байж магадгүй хэмээн дахин цагдаа нарт хэлсэн байна. Гэсэн хэдий ч цагдаа нар нэг их ач холбогдол өгсөнгүй. Ингэж оюутнуудын шахалт шаардлагаар цагдаа нар Юнхигийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтооход аав ээж эгч нь тэр даруй цагдаагийн газар ирсэн байна. Тухайн үед Жиний санаачлагаар хэд хэдэн ангийн найзууд нь тэдний гэр бүлийнх нь ирж байгаа учраас Юнхигийн гэрийг цэгцлэхээр гэрт нь очижээ. Тэд гинт хэргийн газрын нотох баримтуудыг юу ч мэдлгүй цэгцлэн устгасан байна. Энэ нь хожим мөрдөн шалгах үйл явцад бодлон үсгэжээ. Жин болон ангийн өөр нэгэн охин гэр цэвэрлэх ажлаа хурилж аваад нэг нь шал шүүрдэж нөгөөх нь тоос шороо болон шал угаах ажлыг авчээ. Гэтэл шалан дээр хатсан цэцгийн баглаа байсан нь Юнхигийн найзаасаа бэлгэнд авч ханандаа өлгсөн байсан цэцгийн баглаа байлаа.
Хэрвээ ямар нэгэн гадны нөлөө байхгүй байсан бол энэ цэцэг унах ёсгүй. Гэрт нь байгаа хоёр нохоо ханлуу авирч унгаах боломжгүй байсан тул эргэлзээ үүсгэв. Мөн түүний гэрт нь өөр хүн нэвтэрсэн байсан гих гол нотлох баримт байсан нь түүний гэрт татсан тамхины иш байв. Юнхигийн гэр бүлийнхэн түүний түрээсийн байшин дэртэл эгчин цонхны тавцан дээр тамхины иш байгааг анхаарчээ. Тухайн үед дүүгээ тамхи татдаг гэж бодоод эцэг эхээсээ нуун юм хэлэлгүй тухайн тамхины ишийг тэр даруй устгажээ. Мөн Юнхигийн өдөр тутамд авч явдаг үргэвч нь гэртээ байсан байна. Юнхи байнга өдрийн тэмдэглэл хөдөлдөг гэдгийг нь их чин сайн мэднэ. Ингээд түүний өдрийн тэмдэглэлийг эрчимтэй хайсан боловч олдоогүй. Гэтэл их сургуулийн мал эмнэлгийн техникийн лабораторийн ширээн дээр ид чидтэй юм шиг өдрийн тэмдэглэл нь гинэд гарч ирсэн байна. Энэхүү тэмдэглэл 6 дугаар сарын 5-ны үдээс хойш зүйл бичигдсэн байсан бөгөөд агуулган ангийнхан болоод багш нартайгаа идсэн оройн хоолны талаар бичжээ. Алуугасан өдрийн тэмдэглэлд яагаад гинэд гарч ирсэн, хэн эндүүлдэв, эсвэл Юнхи өөрөө ангид орхиж явсан уу гэх мэт маш олон таамаг бий болов. Юнхигийн гэрийг цэвэрлсэн найз Чуан нэгэн сэжвэрийг цагдаа нарт өгчээ. Тэр түүнийг алга болохоос өмнө гэрт нь очиж байсан бөгөөд урд нь энд жижиг хөлтэй кофений ширээ байсныг харжээ. Гэсэн ч одоо тэр ширээ алга байлаа. Тэрхүү ширээний хөл нь идэрж байсан тул Юнхи нэг эрэгтэй сурагчийг янзлаад өгөөч гэж гуйж байсан тухайга ярьж байсан байна. Харин одоо тэр ширээ байхгүй байгаа нь хачирхалтай санагдаж ирсэн байна. Түүний зарим найзууд нь үнэхээр тийм ширээ байсан гэж нотолжээ. Гэмт хэрэгтэн хэрэгээ үйлдснийхээ дараа ширээг ямар нэгэн байдлаар хэргийн газраас холдуулсан байж магадгүй тул цагдаа нар ойр орчмын айлд орж шалгалтын байцаалд авахд ямар нэг сэжигтэй зүйл харагдаагүй, сонсогдоогүй гэж. Ингээд Юнхи ор сургууй алга болоод хэд хонов 6 дугаар сарын 13-нд түүний аав орон сууцыг тойрон алхаж явахдаа түрээсийн байшингийн урт талын 20 метрийн налуу завсарт хогийн цэг байгааг олжээ. Тус хогийн цэгээс кофений ширээг нь олсон бөгөөд ширээний дөрвөн хөл нь алга болж зөвхөн ширээний тавцан л үлдсэн байна. Тухайн үед аав нь охиных нь хэрэглэж байсан ширээ мөн эсхийг мэдхийн тулд цагдаа нарт өгчээ. Цагдаа нар Юнхигийн найзууд руу зургийг нь явуулж түүнийх мөн гэдгийг баталгаажуулсан. Энэ хэрэг энгийн нэгэн хэрэг биш гэдгийг цагдаа нарч ойлгов. Энэ бол аллах байж магадгүй, ширээний төмөр хөл нь аллагын зэвсэг болсон байх магадлалтай гэж дүгнжээ. Тус алуурчин энэ хорооллыг маш сайн мэддэг нэгэн байж магадгүй. Учир нь нуугдмал хогийн цэгийг маш сайн мэдэж ширээний тавцан хайсан байна гэх мэт цагдаа нар маш олон тамгийг гаргав. Олон хүмүүсийг сэжигдэж байсан нэг нь өнөөх Жин байлаа. Учир нь хамгийн сүүлд түүнтэй холбоотой байсан хүн нь тэр, мөн цагдаа дуудлага өгсөн хүн нь ч бас тэр. Гэрийг нь цэвэрлэх санаачлаг гаргаж хэргийн улмөр хурууны хээ гэх мэт баримтыг устгасан хүн нь Жин байлаа. Тэр байтугай бүсгүй гэрийн ойролцоо байр төрөөсөлж үе түүнийг үдэж хоргодог байсан хэд хэдэн найзууд нь гэрчилсэн. Гэвч баттай нотлох баримт байгаагүй учраас цагдаа нар түүнийг хэргийн сэжигтнээр татаж чадаагүй. Юнхигийн эгч түүний гэрт байсан компьютерыг асан хайлтын хэсгийг шалгахад 6 дугаар сарын 6-ны шөнө буюу 2 цаг 59 минутаас 3 цаг 2 минутын хооронд Naver сайтыг ашиглан бэлгийн дарамт гэх мэт түлхүүр үгийг хайсан байж. Магадгүй түүнд хэнэгэн бэлгийн дарамт үзүүлдэг байсан байж болохыг тус хайлт баталж байгаа. Ингээд түүний эгч тэр даруй цагдаад мэдэгдэв. Цагдаагийн мэрэгчлэтнүүд компьютерыг шалгахад 3 цаг 3 минутаас 4 цаг 21 минут хүртэл компьютер сул байсныг илрүүлв. Харин 4 цаг 21 минутанд асаах товчийг удаан дарахад компьютер унтарсан байна хэмээн дүгнэлт гаргажээ. Энэ нь Юнхи гэртээ харснаас хойш 4 цаг хүртэл унтаагүй сэрүүн байсан, мөн түүнийг хүчээр компьютер унтраахад юу нөлөөлсөн бэ гэх мэт асуултууд гарсаар байлаа. Мөн 6 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 18 минутанд компьютер 2 хоногийн дараа дахин асныг цагдаагийнхан илрүүлсэн. Энэ үе бол өнөөх Жин болон ангийн охин хоёр гэртэн цэвэрлэгээ хийж байсан үе байлаа. 6 дугаар сарын 10-нд цагдаа нар Сөүл хотын нэгэн зочид буудалд нэгэн этгээд Юнхигийн дансыг ашиглан хөгжмийн цахим моцлоо нэвтэрж байсныг илрүүлжээ. Мэдээж хэрэг гарахаас өмнө Юнхигийн гар утсыг хулгайлсан гэдгийг бодоход хулгайч гар утсыг нь ашиглан данслуу нэвтэрч магадгүй байсан. Энэ хэрэг нилээдгүй газар авч нэмэлт мөрдөн байцаалд эхлүүлэн хэргийг нарийн шалгаж байсан ч ямар нэгэн дэвшилт хүрсэнгүй. Мөн цагдаа нар Юнхигийн үүргэвчийг шалгахад үүргэвчэнд нь амьтны мэдээ адуулах бодис байсныг илрүүлжээ. Тэрээр мал эмнэлгийн ангийн оюутан тул энэ бодис түүнд байх нь тэмч гайхах зүйл биш гэлээ. Хэрвээ энэ бодисыг гэмт хэрэгтэн түүнийг алгахдаа эсвэл ухаан адуулахад хэрэгэлсэн байж магадгүй. Цагдаа нар тэр даруй сургууль дээр нь очиж шалгалт хийхэд мал эмнэлгийн газраас 7 хоног бүр лабораторид ашигласан бүх малын сэг зэмийг устгадаг болохыг тогтоосон байна. Харин 7 хоногт шатаадаг сэг зэм нь энгийн үед 80 кг байдаг байсан бол хэрэг гарсан 7 хоногт 220 кг буюу 140 кг нэмэгдсэн байж.
Ийм олон малын сэгзэн байх ёсгүй бөгөөд өөрөөр хэлбэл алуурчин Чомбук их сургуулийг мэддэг Юнхигийн ойр дотны хүн байх магадлалтай байсан ба Жин хамгийн гол сэжигтэн байв. Юнхигийн найзууд хэлэхдээ манай ангийн Жин үргэлж Юнхиг мушигдаг байсан. Өдөр бүр хаа явсан газар нь дагдаг байсан гэсэн байна. Цагдаа нар Жинээс байцаал авахуд тэр тухайн өдөр Юнхиг гэрт нүргэж өгөөд өөрөө гэртээ харьсан. Гэртээ ирэнгүүтээ өглөөний 10 цаг хүртэл унтсан гэж мэдүүлжээ. Яг үнэндээ үнийг хинч нотлоогүй. Цагдаа нар түүнээс тэр өдөр өмсөж явсан хувцсыг навч нарийн шинжилгээ өгөхөд подолкон дээр нь цусны толб байсан. Тэр нь амьтны цусны толб байсан нь батлагдав. Тиймээс Жин гих залуугаас полиграфийн шинжилгээ авсан байна. Гисэн шалгалтын явцад түүний сэтгэл санааны байдал хэвэн байсан нь гинт хэрэг үлдэх магадлалыг үгүйсгэсэн байна. Энэ дүгнэлтэнд Юнхигийн гэр бүлийнхэн итгэлгүй байсан ба сэжигтнүүд полиграфийн илрүүлэлтээс болтож чаддаг тул энэ үр дүнг нотлох баримт болгон ашиглахыг үгүйсгэсэн байна. Гэвч энэ бүх зүйл Жинг хэрэгээс ходуулж байв. Энэ нэрэгт олон төрлийн таамаг дэвшигдэж байсан ч хэргийн жинхэнэ эзэн өдий болтол олдоогүй. Мөн Юнхи амьд эсвэл үгсэн гэдэг нь тогтоогдоогүй байсаар хэрвээ тэр өнөөдөр амьд байгаа бол 44 настай байх байж. Түүний гэр бүлийнхэн өнөөдрийн хүртэл уу гашууд автан охиноо хайж гинт хэрэгтнийг Жин байх өндөр магадaltaй гэдэгч тэр энэ хэрэгт холбоогүй гэсэн дүгнэлтийг авсан юм. Хууль нотлох баримтанд анхаарах ёстой. Нотлох баримтгүй бол зөвхөн таамаглалт төдий зүйлээр хэн нэгнийг буруутгаж болох. Гэсэн хэдий ч эргэлзээтэй зүйлс маш олон байсаар цагдаа нар энэ хэрэгт анханаас ач холбогдол өгөөгүйгээс болж түүний гэрт байсан нотлох баримтууд устсан байдаг. Мөн Юнхигийн эцэг эх охиноо амьд байгаа гэдэгт итгэсээр байгаа бөгөөд зөвхөн цогцыг нь харж байж л түүнийг үгсэн гэдэгт итгэн гэжээ.